авилгатай тэмцэх газарт өнөөдөр 2.3 их 80 төгрөгөөр хийж байгаа энэ одоо төсөл маань зарим зүйл дээр даваа тал орлогч гараад явц юм уу те? Зарим зүйл дээр хууль зөрчиж байгаа үйлдэл байж болчихгүй. Нийслэлийн төлөөл танхимд орж ирнэ үү? За мөн Нямбатар дарга бол бас ирэхгүй байгааг дахин хэлье. За тэгээд гэмтэргийн шинж чанартай байж болцохгүй байна. Тийм учраас албан тушаалаа уруулан ашигласан гэдэг энэ гэмтэргийн зөвлөлчлөлөөр энэ асуудлыг, энэ төслийг шалгаж өгөөч гэдэг энэ хүсэлтийг авилгатай тэмцэх газарт өгсөн. За мөн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамд бид хандаж, за танаа дэрэгдэх эрдэмтдийн зөвлөлч нь одоо өнөөдөр 2 гарын үсэг нь хуурамч, за мөн одоо элдв бусад заалтууд нь одоо байгаль орчныг сөнөөхөр ийм байхад танаа эрдэмтдийн зөвлөл энийг зүгээр гэж хүлээж аваад баталсан байна. Энэ асуудлаа шалгаж өгөөч. Энэ эрдэмтдийн зөвлөлийн хурлын протоколоо ил болгооч. Эрдэмтдийн зөвлөлийн нэрсийг бидэнд өгөөч гэдэг энэ шаардлагыг байгаль орчны яамд хүргүүлээд байна. За бид яагаад эсэргүүцээд байгаа юм бэ гэдгийг та бүхэнд товч танилцуулъя. За нэгдүгээрт усны газрын дарга Батбаяр хамгийн анх энэ үйл ажиллагаа гарсны дараа бидэнд дүнэлт ирээгүй. Мөн трасаа өөрчилсөн зургаа бидэнд ирүүлээгүй гэдгийг бол илэрхийлсэн. За Монгол улсын усны нөөцийн зөвлөлийн 3 дугаар хуралдаанаар дүнэлт гарах боломжгүй гэдэг энэ зүйлийг гаргасан. Зөвхөн эндээс харах юм бол энэ төсөл зогсох ёстой. Гэтэл өдөр шөнөгүй туулын бургасыг одоо хүртэл хязгаар төслийн үйл ажиллагаа явагдсаар байна. За байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ажлын тайланд орсон 2 судлаач бидний гарын үсгийг хуурамчаар зурсан байна гэдгийг илэрхийлсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ бол 2.3 их 80 төгрөгийн төсөв төртөг бүхий энэ төсөл дээр хүний гарын үсгийг, мэрэгчлэлтний гарын үсгийг хуурамчаар үлдэнэ гэдэг бол гэмт хэрэг гэж бид үзэж байгаа. За гэтэл энэ үйл ажиллагаа дахиад үргэлжилсээр байгаа та бүхэнд сануулъя. За иргэдээс огт санал аваагүй. Зарим хуулийг зөрчсөн гэж бид үзэж байна. Жишээлх юм бол зөвлөх санал асуулгын тухай хууль гэж байдаг. Энэ туул гол маань 5 аймгийн нутаг дэвсгэр, 7 дүүргийн нутаг дэвсгэрээр урсан өнгөрч байгаа. За эндээс харах юм бол зөвлөх санал асуулгын тухай хуулиар нийслэлийн хэмжээ 500-аас дээш, дүүрэгт 300-аас дээш, аймагт 100-аас дээш гэсэн иргэдийн саналыг авч иргэдтэй зөвлөлтчиж энэ төслийг явуулах ёстой. Гэтэл энэ зөвлөх санал асуулгын тухай хуулийг огт биелүүлээгүй байна. Усны тухай хуульд усны сан бүхий газрын иргээс 50 м-ээс доошгүй зайд олон мөрний татамд онцгой хамгаалтын бүс тогтоож барилга байгууламж барихыг хориглосон. Төрөөс хууль зөрчиж болдог. Харин хувийн аж ахуйн нэгжид хууль зөрчгөр дор нь хуулийн арга хэмжээ авдаг. Энэ тэгш бус байдал үүсэж байгаа юм шүү. Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуулийг бас бид зөрчсөн гэж үзэж байна. Соёлын өвийн тухай хуулийг бид зөрчсөн гэж үзэж байна. Аливаа барилга байгууламж шинээр зам тавихтаа палеонтолог, археолог, угсаатны мэргэжлийн одоо судалгаа дүгнэлтүүдийг гаргасан байх ёстой. Эдгээрийг бид огт хараагүй байна. Нийгмийн нөлөөллийн үнэлгээг бид өнөөдрийг хүртэл огт хараагүй байна. За эдийн засгийн хувьд цагаа болоогүй, үр ашиггүй, санхүүжилтийн бүтэц ил тод биш гэж бид үзэж байна. За 2026 оны нийслэлийн төсвийн орлогын 82.7%-ийг иргэд аж ахуй нэгжүүдээс орлогоор бүрдүүлж байгаа. Гэтэл бидний орлогоор, бидний татвараар бүрдүүлж байгаа энэ орлогыг яаж ингэж үр ашиггүй зарцуулж чадчихэв вэ? Зөвхөн одоо энэ 2025 онд гаргасан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг та бүхэн харж байна. Туулын хурдны зам ажлын төсөл арга хэмжээний төсөв төртөг 1.9 их 80 гэснийг 2.3 их 80 болон өөрчилсөөгөө буюу ямар ч үндэслэлгүйгээр тооцоогүйгээр 400 тэрбумаар 1 жилийн дотор энэ төсвийг нэмсэн байгаа юм. Бидний татврын мөнгөөр аж ахуй нэгжүүдийн үйлээ үзэж олсон татврын мөнгийг ийхүү үр ашиггүй зарцуулж байна гэж бид үзэж байна. За туул голын экосистемд ноцтой хохирол учруулна гэж судлаачид үзэж байна. Байгаль орчны туулын экосистем сүрч дахин сэргэхийн тулд маш их цаг хугацаа зарцуулна. Зөвхөн тэрбум мод гэдэг төсөл одоо бий болоод өндрөг хүртэл баггүй хугацааг өнгөрөөлөө. Гэтэл бид энэ тэрбум мод төслийн хугацаанд хүрээнд маш их мөнгө зарцуулсан боловч өнөөдрийг хүртэл ойжуулсан талбай маш бага байгааг бид бүгдээрээ мэдж байгаа. Тоосчл дуу чимээний бохирдол зэрэг дагалт олон сөрөг үзэгдлүүдийн талаар огт ярихгүй байна. Шинжлэх ухааны ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс 23 онд нийслэлийн ногоон байгууламжийн бүртгэл хийсэн. За энэ бүртгэлээр харах юм бол Улаанбаатар хотын нэг хүнд ноогдох ногоон байгуулагч нь дэлхийн хотуудын дунджаас 3 дахин бага, нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөмжөөс 4 дахин бага байгаа юм. Гэтэл энэ ногоон байгууламжийг хамгийн их бүрдүүлдэг хэсэг нь туул голын ногоон байгууламжийн хэсэг. Туулын хурдны зам төсөл нь 10 га газарт буцааг устгаж 2457 баг нь туул гол байрлуулах мөртлөөсөө байгаль орчны нөхөн сэргээлтэд ердөө
1.5 тэрбум төгрөг тусгасан энэ байгаль орчны нөхөн сэргээлт явагдахгүй гэж бид үзэж байна. Төгжрлийг бууруулах тооцоол нь зөрүүтэй. Төгжрөлд үзүүлэх нөлөө багатай гэж бид үзэж байна. За төгжрлийг бууруулах нөлөөг анх оюун эрдэнэ сайд 50% гэж ярьж ирсэн. Тэгтэл энэ жил 30% болж өөрчлөгдсөн. Гэтэл биднийг эсэргүүцлийн жагсаал ихсний дараа 13.5% болно гэж нийслэлийн авто тээврийн газраас мэдээлсэн. Гэтэл сая дахиад даваа далайн орлогчийн илтгэлээс харах юм бол буцаад 50% болчихсон байна. Ингээд тоо нь үргэлж өөрчлөгдөд идэг төсөл гэж байдаг юм уу? За олон судлаачид хэлж байна. Энэ нь хэдийгээр хурдны зам дээр машинууд саадгүй явж болох боловч bottleneck буюу буцаад хот руу орох одоо тэр замууд дээр төвчрөл үүсэх хэвээр байх болно гэдгийг судлаачид хэлж байна. За энэ 2020 онд нийслэлийн авто замын газрын судалгаа хөдөлгөөний зорчих урсгал та бүхэнд харагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол эндээс харах юм бол туулын хурдны зам руу явах ийм урсгал энэ хөдөлгөөн огт байдаггүй. Одоо огт ч байх вэ? Маш бага байдаг. За төслийн гүйцэтгэгч нь мапантай. Хэрвээ та бүхэн тендерийн шалгаруулалтын хэсэг рүү орж үзэх юм бол гэрээний мэдээлэл оруулаагүй гэрээ байгуулсан байгууллагын талаарх мэдээлэл огт байхгүй байгаа. За Hi1 гэх мэтээр янз бүрийн байдлаар 3-4 нэршлиг компанийнхаа нэр дээр хэлсэн байгаа. За бид энэ хамгийн сүүлд Highway гэж хэлж байгаа энэ компанийн одоо сая Сербид баахан зам барьсан гэдэг компани юуг даваа талаа оруулагч оруулж байна. Бидний сайт руу н орж үзье. За гэтэл энэ мэдээллийн компани өөрсдийн сайт дээр Монгол улстай гэрээ байгуулж ажиллаж байгаа гэдэг нэг ч мэдээлэл байхгүй. Ажиллаж байгаа хурдны замын талаар төслүүдийн талаар мэдээлэлүүд байгаа. Энд мөн Монгол улстай ийм гэрээ байгуулад Монгол улсад ийм хурдны зам хийх гэж байна гэдэг нэг ширхэгч мэдээлэл байхгүй. Зөвхөн бусад улс орнуудын талаарх мэдээлэлүүд байгаа.